утсан notification ирэхэд хүн болгон л баярлдаг. Гэтэ энэ удаа тийч баяртай байхгүй л болов. Хааны тушаас нь даалгаврыг биелүүлээгүй хүн болгон өхөн өхөлөт нь нэг ангиас ердөөнийг л амьд үлдэх хүртэл хааны тушаал ирсээр л явах. Ани манай гол дүрийн Нобу гэх ургуур хүүхэн шинэ анги шилжиж ирж байгаагаар эхэлдэг бөгөөд түүний ажил суу Honda гэх extrovert vibe нөртөөс охин түүнтэй ярилцах гэж оролдогч. Өөрийг нь тоохгүй, ер нь л байгаа байдлаас нь харахад манай хүнд яалтчгүй л нийгэм тохиолдсон нэлтээдэг. Засварлагаанаар бусад хүүхдүүд нь ярихыг оролдогч манай хүн дахиад л зогтчихно. Харин энэ үед над юм нэрсэн юм шиг үнд орсон лайтай бандаа хаяачтай гэсэн арцаар харж байгаа нөхнийг Риона гэдэг. Жохон чухал төр болохоор юу ч гэсэн одоохондоо царайг нь санчаарай за. Гэвч нөгөө extrovert lord гэмээр Honda гэдэг охин манай хүнийг бас л дагаад Стокер янзтай хойноос нь гүсээр байгаад хөөрхөн дотносоод бусад ангийнхантайгаа ч танилцуулаад гэнэ. Гэвч оройн манай хүн стил санаа зовсон айтай. Удалгүйч манай хүний яагаад хачаа ажиллаад байсны учир одоо л тайлхдах бөгөөд маргааш нь ангийнхан хүүхдүүдэд хааны тушаал гэх нэг мишин шиг юмнууд ирсэн байдаг. Дөрвөн гэвлийн тоглоомыг хүчээр тоглон, зүхтул өхөн, тэр мессежээр исэн даалгавруудыг нь 24 цагийн дотор хийхгүй бол бас л өхөн. Мэдээж анхандаа хинж итгэхгүй ямар завтай тролл юм хийдэг байна эдрэгээ тоглоом шоглоом хийгч. Манай хүн өөдөөс нь serious-аар агаар бүгдэд нь тоглоомыг жинхэнэ гэдгийг сануулж даалгаврыг биелүүлэхийг байдаг. Honda-гийн даалгавар манай хүнтэй үнсэлцэх байсан болохоор ангийнх нь чи зүгээр Honda тайртай болохоор өөрөө ийм мессеж явуулаад үнсгээд байгаа юм биш үү эдрэгээд сүүл рүүгээ бүр уур амьсгал нилээн эвгүй awkward болоод эхэлнэ. Дараа нь Дэвид тэр Honda-гийн найз Amy гэж охин манай хүн дээр ирээд үнэхээр л чи манай Honda тайртай бол бид хоёрыг холбож өгье гэсэн ч би намайг тайвар ямар лайтай юм бэ? Fuck наадах зүгээр хаяач тий. Amy ч өөрхий туслах гэж ирээд хөөгдчихөж байгаа болохоор харнаа чамаа гэд яваад өхийн зэрэгцээ. Нобуч заац хай өхий гэдэж идэл. Яг 24 цаг болохын өмнө Honda ирээд токноч зүү хийж агаад манай үнэтэй өсөлцөж чинь. Энэ тарин дараагийн хааны тушаалууд ангийн бусад хүүхдүүдэд ирэх бөгөөд мөн зарим тушаалыг биелүүлээгүй хүүхдүүд ихнээсээ өхөд ихсэн байдаг. Амьд үлдсэн эдийн цуглуулж байгаа Нобу маань бас л энэ яг жинхэнэ яас хүн итгэдэггүй стандар вэ? Би өмнө наа тоглоомыг чинь тоглож исэн хүн байна эдрэгээд ятах гэж оролдохч бас л итгэхгүй. Бүр манай хүнийг чи биднийг өдөөд байгаа мó гэж дундаа оруулж агаад бойлдоод эхлэгч. Энэ үед тэдний нэгэн даалгавар биелүүлээгүй 24 цаг болсны улмаас бүх хүүхдүүдийн нүдэн дээр хөх бөгөөд эцэст нь нэгэн тоглоомыг жинхэнэ гэдгийг ухаарна. Хоёрдугаар анги маань манай Нобугийн backstory буюу энэний өмнөх хааны тоглоомоор эхэлдэг. Гэтэ та хэдэд энэ одоогийн хааны тоглоомных нь хэд нэгнээсээ ялгдахгүй адилхан царайтай дөрүүдийг танилцуулах гэж үйлээ үзэж яхад дахиад өмнөх тоглоомны оролцогчид эдгээд бас нэг хідэн заварсан юмуд яриад эхэлвэл та хэд бүр царай нэр юутэй хэдэн холин заяа. Тэгэхээр зүгээр энэ хэсгийг алгасаад манай хүн ерөөдөө өмнөх тоглоомноос амьд үлдсэн цор ганц тоглогч тэгээд хайртай хүн нүдэн дээр нүгсэн болохоор л энэ ангид анх шилжиж ирэхдээ ургуур царайлаад байсан гэдгийг л ойлгоцсон байхад болно. За тэгээд нөгөө Honda-гийн дараагийн даалгавар нь Teriyaki гэдэг ангийнхаа нэг бандтай унтахаар болдог бөгөөд манай хүнээс би чамд хайртай өөр хүн донгоноо өгмөөргүй байна эдрэгээд өөлөн барингууддаг чи манай хүн мэдхгүй айл гэж шагаад. Нөгөө банд нь ч өгөхгүй тул тэгээд манай Honda хүчнтэх нь олгүй байж идэл. Honda энэ үед жинхэнэ төрхөөлж зүгээр л тоглоомноос амьд үлдэхийн тулд манай хүнийг ашиглаж ийсэн. Түүнийг ер нь нэлээд дүр эсгсэн онгонч биш ер нь л яг үнэндээ тийм сайн хүн биш байсан гэдгийг мэдэж авна. Тэгсэн нөгөө бандаа жийж унаагаа за хурдан хувцас тайлгүлэг минь. Чими бол 1 минутын л ажил ухааны юмэрээд ер нь л энэ банд Honda гэж Honda хөрхий бандыг хүчинт чинь. Тэгсэн манай хүн саяхан л мэдгүй. Өөрөө л мэдээд ирэх шахаад исэн байж гинтл чи охин өөхөд үнцэнтэй байх штэ бла 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 эдрэгээд паверч жагаад. Нөгөө танхаа хүн чинь боолгуулад өөхөө алдна. Энэ үед Kenta гэдэг ангийнхан нэлээд том биетэй спортлог гэмээр хүүхэд ирээд мишак болтлоо зодуулсан манай хүнийг өмөрнө. Энэ үед нэг охинд 2 хүүхэд рүү өөх гэж хичээд тэр хоёрын жихнээс өөхөх нэлээд хаар даалгавар өгдөг бөгөөд Honda энэ Nobu Kenta 2 руу бишчихээ эдрэгээ ятгааж ижил нөгөө охин маань би хүн алмааргүй байна гэж уцаа эвдэлчин. Honda ч нөгөө охиныг ямар тэнэгс таваа чи одоо ингэж үхлээ ш эдрэгээд үгээр идэд байж ижил. Kenta маань феминист байж тараа жинхэнэ дабл стандарт гэж юу гэдгийг үзүүлчихэд манай хүнтэй зөв нөгөө охиныг дагуулж явдаг. Нөгөө охин ч үхмээргүй байна гэд уйлаад байж ижил. Kenta маань өөрт нь ирсэн тушаалыг үзүүлдэг бөгөөд тэр нь хин нэгэнд тушаал хилэнгүүд хааны тушаал шиг биелүүлээгүй бол үхэн гэсэн. What энэ яг шийтгэл мөн үү? Зүгээр үнгүү телевизэн кейс өгчдөг шээс. Манай хүн тэгээд би өөртөө чамайг хамгаалаарай гэж тушаан тэгээд тушаалаа биелүүлж чадахгүй бол хамт үхий идэргээд ямар смут мөн ш.
За тэгээд манай хүн нөгөө хоёрт өөрийн бүх түүхээ ярьж өгөөд анхны тоглоом 30 жилийн өмнө нэгэн тосгонд болсон гэдгийг ч хэлнэ. Тосгонд тоглоомыг дуусгах арга олж магадгүй болохоор гурлаа тийшээ явахаар болдог. Охин эвдэрсэн уцаас золиод нөгөө хоёртойгоо тосгонд ирдэгч учир битгүүлгээр алгуулах өгөөд Кентэй хайж эхэлнэ. Тэгсэн нөгөө охин чинь үх гэдэг мессежийг нэгийг нь хоон дөрөв бичээд нэгийг нь өөрлөгөө бичээд ерөнхийдөө өөр ямар ч гэмгүй хүнийг алахгүйгээ шийдсэн байдаг. Кента маань харин ахаад нөгөө смут юмудаа ярьж харгацсан чинь нөгөө солиотой үлгчин чинь тэгвэл хамт үхийгээ шаадیں۔ Кентач та яах гэж энэ туудад юм ярьж папурва гэж бодсоо ихтэй зайгаа бариад ихэлсэн чинь нөгөөхөн ч гомдоод за болчихдаг үл сүлжээтэй газараас шуртан өөх минь гэдээ явах гэж оролдогч. Феминист Кента маань дахин нэг удаа дабл стандарт үзүүлж илэгтэй тухайн алдуулчихна. Нөгөө тал харин ангийнх нь босод хөвгдөд амьд үлдэхийн төлөө жинхэнэ уул арчийдэг. Жишээ нь энэ охины даалгавар нэг бандтай өгөхөө бариулах байсан ч тэр банд нь өгцөн болохоор бүр моргт зогцсон дээр нь очиад өгөхөө бариулаад энэ охин болохоор хамгийн хайртай зүйлээ ал гэсэн учраас гэрийнхнээ бүгдийг нь алдсан. Харин энэ нөхөр Honda-гийн найз Amy-гийн хөлийг долоохоор for free энэ даалгавруудын жоохон боловсрохгүй бол тээ. Кента маань нөгөөхөө ухаалдуулчаад уцаар нь мессеж бичдэгч. Яалтчгүй утасны эвдэрсэн болохоор шинэ утсаар бичиж болохгүй байсан юм байлээ. Тэгээ даалгавраа биелүүлж чадаагүй нөгөө охин бас охиныг хамгаална гэдэр гэж худлаа паперч хагаад тэрийгэ хийж чадаагүй Кентэй хоёр стил нөгөө охины хүсдэгээр романтикаар хамтдаа өхөн. Хамт явжсэн хоёр нүхэд ганцаараа босон нобоор Honda залгастаа нөгөө банди чи янзлчлаа гэсэн айттай янзыг үзэж байгаа тасалчихна. Дараагийн даалгавруудыг өгөхөөс өмнө би тэр нэг жил Риана гэдэг нэг охин танилцуулж исэн да. Бичлэгнийхэнд. Тэр охин манай өнөдөө залгаснаа уулзч тоглоомын талаар олсон мэдээлэл ярьж явах зүр Honda ирснээр бас л үгээр идэж эхлэх бөгөөд энэ удаа харин Nobo маань Honda-тэй хоёулахнаа ярилцгаар болдог. Тэгээд бид Honda-г өмнө хааны тоглоомд оролцож исэн бас нөгөө манай хүний өгсөн найз охиныг нь Honda-гийн ихэр их чинь гэдгийг мэдэж авна. The fuck чи анхаараа шууд таньдгүй юм уу? За. Ямар ч тач Honda тэрийг нь тоосон шинж байхгүй миний ихэр чиний найз охин байхаар яад. Давраа дагаар авахны нэмэрэ дөрөөс үгийн сонсдгоо. За тэгээ нөгөө гурав чинь хааны тушаалаар бусад амьд үлдстэйгээ зүг суулгардаг бөгөөд амьд үлдсэн 11 хүн байл роял төрлийн юм тоглохоор болдог. Дөрвөн ерөнхийдөө хуруунуудаа углан баруун гар нэмэх оноотой зүүн гар нь хасах оноотой. Тэгээ тэр оноогоо чи өөртөө ч өгч болно, бусаддаа ч өгч болно. Шаардлагагүй гэж үзвэл үндсэн ч болно. Бүгд мэдээж хуруугаа ухуулахыг хүсэхгүй учраас үнжиж байсан ч нөгөө Honda-д хүчин төлдөг банд чинь гинэс шарандаа зүүн гарынхаа 5 хурууг углаад 4 оноог нь Honda-д 1 оноог нь Amy-д өгчдөг. Тэгээд ерөнхийдөө Honda өөрөө юм уу эсвэл ангийнх нь хүүхдүүд баруун гарынхаа 5 хурууг углахаас нааш Honda авралт болчих жоохгүй. Манай хүн чи ир хүн байсан юм шүү. Манай хүний нэрээ Teriyaki гэдэг шүү guys. Одооноос Honda-д хүчин төлдөг банд гэж дуудахгүй. Honda-ч сагаад болохаараа Pussy гэдгийг нотолч нэг шуруугаа хугаалж чаддаг. Тэгснээ нөгөө Amy-гийнхаа баруун гарын 4 хурууг нь хүчээр углаад өөрийгөө аварчнаа. Тэгсэн нөгөө Amy ч гэж Amy Honda-г уучлаад чи юу ч хийсэн байсан гэсэн бид найзууд болохоор чамд итгэн. Би ийм зүйл хийсний дараач гэсэн үү? Чамд баярлалаа. За тэгээ дараагийн тушаал ирэхийн өмнөхөн Honda Baxter-ыг ярьдаг бөгөөд өөрийнхөө хамгийн хайртай үнийг нүдэн дээр алдсан, хамгийн хогийн навшийг бас нүдэн дээр алсан гэдэргээд өөрийгөө жоохон өргөдүүлэх тактик хийж агаад цаг авна. Яг гэж цаг авч ийнө гэхээр Teriyaki-гийн утсыг тууж агаад нөгөө тушаал өгдөг хааныг нь блоклцсон. Тэгээд тушаалны ирэх цаг болонгууд дүрм зөрчсөн гэд Teriyaki-гийн толгой тасраад нөгөө нэг найз нь тэрийг нь бас хараад галзуурчна. За тэгээд дараагийн даалгавар нь бүгд уулын оргил руу гүйх бөгөөд 8 цаг тутам ориглоос хамгийн хол байгаа нөхөн. Тэгээд мэдээж тээврийн хэрэгсэл бол хориотой. Amy бүр эмороо за өхий дөө гэдэж Nobo үүрээд гүйчин. Тэгээд өөрөө гүүн гэж хэлтэл чинь буулахгүй өдр гэж байгаа тоглоомод хүчээр оролцуулахаар болно. Amy чинь хүчит ирэхдөө манай хүнд жогтой болсон гэдгийг баг буруудаггүй. Урт тал нэг нөхөр бас суг гүйжсэн хүнээ түлхээд ухаан алдуулчихнаа. Тэгвэл Honda хүртэлхүй амтнд түлхэж амжааг байхад чи юу вэ? Түлхүүсэн хүүхэд нь ухаан алдаад босох гэж оролцсон ч бас л нэг made in China Honda гэмээр өхөн гинтэл муу хүн болоод хаж явахаас өөр аргагүй бид нар одоо хүчтэй байхгүй болохгүй өдргээд бас л гүйлцэрэлээд орхиод явна. Нөгөө талд Amy Nobo хоёрыг гүйцэж ирээд гуруула буу алаад ундаа идрүүгээд хөөхөн тансаглаад ижидэл. Яалтчгүй Riona-дан ч яст мэлхий болохоор манай хоёр Riona үлдээчээ цаашаа нөгөө made in China Honda тэргүүтэй нөхдүүдийг гүйцээд ирдэг. The fuck Riona яс мэлхийтэй нүү энэ хоёр усаа юм болт вэ нүү? Ямар хортой хоёрстой.
Манай хүн гэхдээ Аймиг үлдээчихэд буцаад Рёно руу явж хайналахаар болно. Рёно Нобо хоёр ч нөгөө ухаан алдсан байдтай таарах бөгөөд тэр гурван маань хамт гүйж байгаа нөгөө бандийн биеийн муудаад ус руу унаад манай хүн аврах гэж оролдогч чаддгүй. Нөгөө банд аль хэдийн үхсэн болохоор 8 цаг болоход хамгийн хойно байгаа Рёно Нобо хоёрын аль нэг нь хүн гэсэн үг. Нобо Рёног амьдруулах гэж албаар хойно хоцордог ч азар нөгөө банд үхээгүй байсан болохоор оронд нь үхдэг. Нөгөө банд үхээгүй назтай байна. Гэхдээ үхсэн нь азгүй. Рёнош тэрийг нь анзаараад Нобод гомдох баярлах хоёр зэрэгцэх бөгөөд ер нь л энэ мөчөөс эхлээд манай хоёр жогорч эхэлж байгаа. Гэвч ад жаргал тийм ч удаа үргэлжилсэнгүй. Дараагийн 8 цагт өгч жинхнээсээ манай хоёрын айл нэг нь ч үхэхээс өөр аргагүй бол. Манай хоёр ч нэгнийг амьд үлдээх гээд эсрэг зүргүүн өсөлдөж гүйж мөгээд маялнаа бас. Гэвч энэ удаа Аймийн нөгөө хитээсээ нууцаар сухтаад аль хэдийн эсрэг зүргүүнгүйгээд эхэлсэн байдаг учраас энэ удаа Аймийн өхөж манай хоёр дахин нэг удаа орогдно. Урт харин Хондо хамгийн түрүүлж ирээд манай хүн мэдээж Хондо юм чи яаж зүгээр суух вэ? Үлдсэн цагт нь өрх мөрх бэлдээд байж идэл. Тэр өрхөнд нь нөгөө нэгнээ түлхэж унгаадаг Такуя гэж зүүн башка орчин. Fucking deserve. Дараа нь ирсэн бас нэг охиныг ийшээ явуул ойрхон гэсэн чинь нөгөө охин мэдээж идэхгүй эсрэг зүргүүн явж байгаад буруу замаар орчин. Манай Хондо нэгийн санаа барагдахгүй. Харин нөгөө Made in China Хондо чинь хөдөлж чадахгүй болсон Такуя туслахын оронд үгээр идэж байгаад орхиод яваад өгнө. Дараа нөгөө төөрсөн охинтой таарах бөгөөд охин хөл альтраад хацлаас унахад бас л тусалдгүй. Энэ нас хөөрхөн манай Хондо их чиг дөөрөх гал үзээл байгаа. Даанч дараа нь жинхэнэ Хондотой таарад манай хүнч ээвэл гэж яг ямар юм бэдгийг мо сонирхчод мэдрүүлээд нөгөөх жайсандаа зүхтаж байгаад хавцлаас унчна. Манай хоёр ч үлдсэн идийг үзэж ирдэг бөгөөд нэг охин нь ухаан алдаад манай Нобош нөгөө сурсан зангаар өөрөөд явж байгаад барайнд ирсэн чинь Рёно бас хурган харцсыг гэстэй. За ингээд 5 хүн л амьд үлдэхин зэрэгцээ. Дараагийн даалгавар нь 4 мөч болон толгоогоор хүүхэлтэй их даалгавар байдаг. Тэгсэн энэ үчтэй nooш баатар болох гэсэн юм уу яасан миний мөчүүдийг аав гэж захилхаа өрөөгөр тасалж байгаад өвдөлтийн шокноос болоод өвчнө. Нөгөө ухаан алдаг охин тэр бандээ сайн байсан болохоор Хондог алнаа гэж дайрч байгаа захилхаа өрөөнд нь үртчихнэ. Зяк ингээд яг таамаглаж ийснээр Хондо Нобо Рёно гурав амьд үлдчихэж байгаа. Тэгсэн нөгөө гурав чинь харин аваа хүн шиг ярилцаж марилцаад яаж энэ тоглоомыг зогсоох вэ гэдгээд өөр арга шарга хайгаад эхэлнэ. За энэ хааны тоглоомны учрыг тайлбарлах юм бол ерөөхдөө амар логикгүй заяа. Ер нь энэ анимын зохиол угаасаа тэр чигээрээ нөл алдаа. Угаасаа л тэгээл нэг жоохон трэш аним штэ тий. Тийм болохоор битгий нэг юм хүлээгээрээ заяа. Хааны тоглоом нэг төрлийн вирус хүний биш ингээд халдварладаг. Энэ тоглоомонд оролцож байсан бүх хүмүүс үхэж байж л энэ тоглоом дахиж үргэлжлэхгүй дуусна гэсэн үг. За тэгээ манай хоёр бол үхийгээл Хондо мэдээж юу гэж санал нийлв. Манай муу Нобог багалзуурдаад яг мажилагтгийн даваан дээр Рёно ирж авардаг. Тэгсэн манай Хондо шартаа юм болохоор үхих өмнө босоод Нобогоос алчнаа. За тэр нь ч яах вэ? Нэг заваарсан юм нь Хондо бас Нобод хайртай байсан юм байлээ. Тэгээд Рёнод үхэхгүйгээд бас хайртай хүнээ өөр хүнд алуулж ийснээс өөрөө алсан дээр гэдэг. Ян дээр л логиктэй. За тэгээд амьд үлдсэн Рёно маань мэдээж хайртай өнж үхсэн. Бас нөгөө хөгийн тоглоомыг дахиж өргөжлүүлэхгүй тулд амиа орлож байгаагаараа нэмдүүлсэн. Яг уу Нобогийн backstory бол нэлээд урт. Тэгээд хааны тоглоомны үүсэл учир шалтгаан эдэртэй ч гэсэн уг нь холбоотой. Гэтэ би хэрвээ тэрийг тайлбарсан бол нэгт бичлэг хэтэрхий урт болчихно. Хоёр тэр олон адилхан царайтай дөрүүдийг бас өнгөрсөн цаг одоо цаг дээр нь тусад яриад байвал бүр заваарсан юм болно. Та нар бас өөрсдөө үзэхгүй л бол хольж утгаад бүр ойлгохгүй заяа. Тэгэхээр ерөөхдөө хамаг backstory текстийг хасаад одоогийн тоглоомыг ярьлаа. Хэрэг хүсвэл Нобогийн өмнөх төх буюу өмнөх хааны тоглоомын үйл явдлыг тусдаа бичлэг хийгээд ярьж болно. За тэгээд хэрэг та иймэрхүү бичлэг илүү ихийг үзмээр байвал манаас уг subscribe дараад бас миний энэ Facebook группт нэгдэх юм бол сонирхолтой бичвэр контентууд бас өөртөө адилхан сонирхолтой хүмүүстэй буу алах боломжтой. За баяртай guys.